ICC-ийн энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотоос та бүхэндээ мэдээ сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна. За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах энэтхэг улсад 10 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд аль бие усны төрийн альчил хийж байгаа лээ. За тэгвэл өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ний өдөр ерөнхийлөгч хүрэлцэхийг энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди аль бие усаар хүлээн авч 10 гаруй санамж бичгийг байгуулахын зэрэгцээ хамтарсан мэдээлэл хийлээ. За тодорхойлбол худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, за соёл урлаг зэрэг боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа хөгжүүлэх 10 гаруй санамж бичгийг байгуулсан юм а. За энэ үеэр энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди мэдээлэл хийхдээ Монгол энэтхэг хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлж, буддын шашны дурсгалт үнэт өвийг Монголд илгээх, за мөн гандан тэгчлэлийг хийдэд санскрит хэлний багшийг суулгах, за мөн энэтхэг улсын гадаад улсад хэрэгжүүлж буй хамгийн том төсөл хөтөлбөр болох газрын төс боловсруулах үйлдвэр барих төслийг энэхүү төсөл нь Монгол энэтхэг улсын гүн гүнзгий харилцааны илэрхийлэл гэдгийг онцлон дурдлаа. За харин Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх энэ үеэр хийсэн мэдээлэлтэй за энэтхэг улс нь Монгол улсын номхон талайн бүс нутаг дэх оюун санааны түнш гэдгийг онцлон дурдаад за газрын төс боловсруулах үйлдвэр барих төсөлд бүх шатны дэмжлэгийг үзүүлж байгаад гүнээ талархал илэрхийллээ. За үргэлжлүүлэн Монгол улсын ерөнхийлөгч тээвэр логистикийн шинэ холболтыг эрэлхийлэх, за мөн хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх талаар санал солилцож нарны эрчим хүчийг хөгжүүлэх холбоонд Монгол улс аль бие усаар нэгдэж орсныг мэдгдлээ. Дүнчлэн талууд өнгөрсөн 70 жилийн ололт амжилттай дүгнэн хэлэлцэж, эх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, нийтлэг эрмэлзэлтэй буйгаа харилцан илэрхийлж, Монгол улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг энэтхэгийн Виксид бахараад 2047 үндэсний хөгжлийн стратегид уялдуулан эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрдэс баялаг, ногоон хөгжил, соёл боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг шин төвшөнд хүргэхэд нотоллоо. Улмаар ерөнхий сайд Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан энэтхэгийн засгийн газраас техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025-аас 2026 онд 70 Монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцолж Монгол улсын тэрбум мод үндэсний хөдөлгөөн энэтхэг улсын ээжийн төлөө нийгмэд санаачлагыг уялдуулан ажиллахаар боллоо.